Өнөөдөр мэдээллийн хөтөлбөр толруулах булангаа хөрвж байна. Манай энүүд зочноор Өвлөө цэгмийн сайтын сэтгүүлч Мөхбатар орсож байна. Таны хувьд өмгөөлөгч Бат хоёрыг бас шалгуулахар хүсэлт гаргасан үүнд ямар үндслээр тайлбар гаргасан? Тийм тэгэхээр яг ер нь бол манай үзэгчид сайн мэдж байгаа. За өмгөөлөгч Бат хоёр гэдэг хүн бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо байнга шахав гарч тийм ээ. Асуудлыг үйлчлүүлэгч хэрэг өмүүлж байгаа нэрээр бол хэвлэл урал хийж хамгийн сүүлд нь бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг өмгөөл хийсэн гэдгээр нь бол манай үзэгчид сайн мэдж байгаа. Тэг яг энэтэй холбоотойгоор ер нь сэтгүүлч хүний үүрэг бол нийгэмд одоо богссон тэр буруу зөрүүтэй мэдээллийг ижүү зүйтэй болоо задруулах. Точгонд бол нийгмийг эмчлэгч эмч гэж би хувьд ойлгодог. За тэр хүрээндээ бол Бат хоёртой холбоотой зарим нэг мэдээллүүдийг одоо олж энэ хүрээндээ бол нэг нийтлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн асан өмгөөлөгч гэдэг нийтлэлийг би 5 сарын 9-ний өдөр бичсэн. За энэний дараа бол над руу өөрөө болон бусад одоо хүмүүсээр удаа дараа яриулж ямар нэг байдлаар одоо нийтлэлээ буулгуулах, хүн хөтгөлөө гэж одоо загнах, зандрах ийм байдлаар бол харьцаж ирсэн. За ингээд зогсохгүй 5 сарын 15-ны өдөр Цэрэн ноён улаан аврын хөдөлгөөний тэргүүн Цэрэн найдвар Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйт Сэдэн Балжирнаар хэвлэлийн хурал хийсэн. За энэ үеэрээ бол сэтгүүлч миний биеийг болоод сэтгүүлч галсан сүг, сэтгүүлч мөнгө байсгалнарыг бол ноён уулын эсрэг ажиллаж байгаа гадаадын одоо хөрөнгө оруулагчдаас хэмжээний мөнгө авсан гэж ингэ зарласан байт. Өөрөөр хэлбэл энэний цаана бол би Бат хоёр өмгөөлөгчийг байна гэж ингэж хардж байгаа. За энэ асуудлын хүрээнд нь одоо шалгуулахар өгсөн. Хоёрдугаар хэвлэлийн хэрэгчлээнд одоо удаа дараа халдах энэ үйлдэл бол эргэн хуулийн 139-ийн 1-д бол заасан. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийн хуульдны зүйл ажиллагаа саад учруулах гэдэг зүйл анги. Тэгээ энэ зүйл анги за мөн хэвлэл мэдээллийн хэрэгслэр хүнийг үндэслэгийг гүтгэх буюу 111-ийн 2 гэсэн ийм хоёр зүйл ангиар бол Бат хоёр өмгөөлөгч шалгуулахар би одоо хандсан байна. Их сурвалжаа яаж бодлох вэ? Тийм тэгэхээр бол мэдээж сэтгүүлчид бид бол тодорхой баримттай ярихгүй бол энэ чинь өөрөө иргэд хүмүүтгсэн болно. Тэгэхээр би та бүхэнд бас бичлэг үзүүлэе гэж бодож байгаа. Тэгэхээр бичлэгт нэгдүгээр бичлэгт бол энэ хэвлэлийн хурал дээр яг нэр зааж хийсэн энэ үйлдэл байна. Тэр энийг бол бас харах зүйтэй. Тэр Мөхбатар гэдэг тэр одоо Өвлөө цэгмийн сайт байна. Тэр Мөхбатар сэтгүүлч байна. Эдний энэ хэмжүүлж нийлүүлж байгаа энэ зүйлүүдийг би харах дээр зэрэг үнэхээр бол одоо энэ ноён уулын эсрэг нийт Монголын ард түмний үндсэн байдлаар газрын хэвлэлд орох баялаг нийт ард түмний мэдээлэл бөгөөд төрийн тусгай хамгаалалт, төрийн хамгаалалт байна гэсэн энэ зарчим шууд нөлөөлж байна. Янгараа зэрэг энэ өмгөөлөгч рүү ингэж дайрч давшилж одоо шүүхийн шатнд эцсийн шийдвэр гараагүй байхад хүнийг гэм буруутай тооцож. За дараа нь бол дараагийн асуудал бол бид ер нь бол хэвлэлээр ярьж байгаа хүн болгон тийм ээ эсвэл одоо хууль ярьж байгаа хүн болгон бол зөв зүйтэй бас байдаг юм байна гэдгийг бол энэ Бат хоёр өмгөөлөгч үйлдэлээс бид нар бас харж олно гэж ингэж хэлж болохоор байна. Нийтлэл гарсны дараа маш олон хүмүүс над руу хандаж маш олон баримтууд бол өгч байна. Одоо Бат хоёр өмгөөлөгчөөр үйлчлүүлээд тохирсон гих бас бус өөрөө хүртэл одоо нэгний эмнэлгээр үйлчлүүлээд тохирсон гих ийм одоо асуудал хүртэл байдаг юм. Олон асуудлууд орж бид энэ бүлгийн бол баримт мэдээлэлтэй ингээд одоо байж байна. Зах цухаас нь л одоо гаргаж байгаа болохоос цаашдаа бол олон баримтууд гарна гэж ингэж ойлгож байна. Тэгсэнгүй эргээ сэтгүүлчтэй буруутаад гэж байна. Жишээлбэл саяхан нэг Болткогийн одоо ярилцлагын нэвтрүүлгээр орох үеэр манайхан юу гэж хэлсэн бэ гэхээр надад сэтгүүлчид тэр бомтон өмгөөлөгч гэдэг нэр өгчлөө өнөр хэцүү нэг агуулгатай зүйл ярьсан байдаг. Тэг энэний бас бичлэгээр бид нар бас зэтгий. Тимч хүнийг залилчихсан, тэр бомтонд орчихсан, тэр бомтон би өнөөдөр тэр бомтон байсан бол би өнөөдөр бас тий заавал нэг хүнээс ганц ярьсаа төрөг авчаад би өнөөдөр хүн муугаа дуудвал муу сайнаа дуудвал мөр ингэж явж явах шаардлага байхгүй л дээ. Тэр бомтон гэдэг мэдээлэл гарснаас хойш хүмүүс намайг одоо тамалж миний уцрал байнга мөнгө зээлүүлчих. Үндэ хэцүү. Гэхдээ одоо тэр хүн амын орлогын албан дотор гэж 8.1-2 дээр яддаг л да. Нэг юу гэдэг. Улсын орлогын 12% тушаадаг тий. Үйл ажиллагаа. Тэр нэг 108 сая төгрөг тушаасан. Тэр нэг 108 сая төгрөг тушаасан. Энэ чинь яг ганжуур данжуур 108 байдаг тий. Гэдэг утгаар нь яг нэг 107 хэд байсан. Тэгээ би 108 тушаасан. Тэгсэн ч л одоо ингэ намайг тэр одоо хүмүүс үнэндээ 108 сая хэл чинь тэр үнэтлээ шүү дээ та. Тийм үү.
108 саяыг ч 10% 108 сая гэхэл чинь тэр 800 сая төгрөг нэ. Яг жилээ. Гэхдээ одоо тэгээд ингээд нэг иймэрхүү байдлаар дормжилдаг. Тэгээд тэр үнтэй өмгөөлөгч гэж хэлж байгаа энэ бол яг нэрэнд аль ч сэтгүүлч ингэж бичээгүй. Өөрийнх нь хамтардаг, өөрийнх нь мэдээллийн гаргадаг нэгэн сайтад өөрөө баримт өгж тэр үнтэй өмгөөлөгч бичүүлчихэд тэгээд тэрнийг оройн юм маргааш нэвтрүүлгээр орохоор намайг сэтгүүлчид ингэ нэрлэлчлээ гэж ингэж одоо золж байгаа. Тэгэхээр бол энэ асуудлыг бол бас эргэж бид анзаарах хэрэгтэй юм байна. За тэгээд үнэхээр 108 сая төгрөг 2016 онд энэ хүн тушаасан бол орлого нь 10% нэхэр тэрэн гаруй төгрөгтэй гэдэг нь бол ойлгомжтой байна. Тэгээд энэ нь бол сэтгүүлчид бичээгүй өөрөө бичүүлсэн гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За хамгийн сүүлийн асуудал бол одоо бид нэг бичлэг бас үзье гэж байна. Ямар ч хэсэн надад гомдож Батбаяр өмгөөлөгчийг авсан биш би одоо баларчлаа. Миний хэрэгцсэн байдал дордоод би өнөөдөр гудамжинд гарчлаа гэдэг тийм ээ. Өнөөдөр миний одоо үр хөөхөд ах トゥ төрөл садан өнөөдөр шоронд яваад өглөө гэд ингээд хуульчийн мэрэгжлийн хариуцлагын хоронд хандаж өрөдөл гомдол гаргаж миний эсрэг явж байсан нэг ч хөвчлөлөгч байхгүй. Би өмгөөлийн үйл ажиллагааг бол 10 жилийн турш явуулж байна. Энэ хугацаанд бол гомдогсдын хүрээ бол маш өргөн болсон. Мэдээж өдөр ирэх тусмал гомдогсод бол ихсэж байгаа. Гомдогсод бол хязээч надаас өсгөн санаа үргэлжсэн юм бол тасардаг. Тэгэхээр үзэгчид та бид одоо аж ахуйн нэгж байгууллагууд хов хүмүүстэй хуулийн үйлчлэг авахдаа бол зургатаар гарч байгаа хүн болгон сайн биш. Нэг үхрийн эвэр дөргөл 1000 үхрийн эвэр дөргөн гэж ярьдаг. Тэгэхээр бол сайн ажил хийж байгаа өмгөөлөгчд, үйлчлүүлэгчийнхаа талд ажиллаж байгаа өмгөөлөгчд олон байгаа гэдэгт би итгэж байгаа. Гэтэл тэдний нэрийг барьж ингэж одоо өмгөөлөгч нэрээр сэтгүүлчдээ буруутгадаг, үйлчлүүлэгчээ хохироодог ийм одоо хүмүүст бид цаашаа итгэх шаардлага байна уугүй юу гэдэг ийм асуудлыг л би энэ хүрээнд одоо та бүхэн хүргэж